How much your coat? How much my jacket, you mean, yes? My jacket about $1,000. I will check in dollars. It is bespoke tailoring, made to measure, and it's personal jacket with spatial shoulder type. How about your shirt? Short, it is about $50. It is not a made to measure. It is easy iron short for trips and for traveling. How about this one? This is a part of jacket, so it's just a spatial. It's from lining. Do you have belt? I have belt, yes, it's about $30, that's all, because I think the belt can be simple. You need only good skin and good buckle, and that's all. How about your trousers? Pants, you mean man pants? Pants about $100. It is made to measure pants from Cheruti Fabric. Yes. How about your shoes? Shoes, it's about, it's my favorite. It's very soft shoes from the skin. It's about $150. That's all. It's very lightweight. It's very easy to take these shoes for traveling because the weight is too low. I can buy more clothes in other countries if I take lightweight clothes. How much your socks? Socks about $10. I know brand the same with shirt. It's cotton. Yeah, I don't know. You know cotton or no? And the jacket is from Fabric Vital Barberis Canonica. It's Italian brand. Do you have a watch? Now I don't have a watch. I prefer without watch. For me, watch is very official. For business suit, I use watch. For not official suit outfit, I didn't use watch. Can you show me your phone? Yes, I can show you my phone. It is iPhone X with UAG case. It's the case help me and protect the phone from throwing. I always throw phone and I lost a lot of phones, so now I have a protection. How much is it? The case, iPhone. I bought iPhone when it comes, when it appears, when it was new. It was about about $1,050, and the case for $100. Thank you very much. Thank you. За мандалах. За пижаканаас авсан бай. Пижак говь. Хидвэ. Энэ ч нэрээ надад зориулж хийж өгсөн байхгүй юу? Энийг үнийг нь сайн санахгүй байна. Нэг барагцаач санахгүй байна да. Энд чинь яг яаж тухайд бодолж хийснийг бас санахгүй байна тий. За цамц нь ханахын цамц бай. Энэ Hugo Boss-ын цамц. За нэг 300 мянга болов. Тий. Алчуур хамттай пижактайгаа. Үгүй энэ Isaiah-гийн алчуур. Бас нэг 300 мянга болов. За джинс ханах бай. Jeans Bulgari гэдэг нэг тий. Энийг би экстра сайн санахгүй байна. Барагцаач үнэ байхгүй тий. Цаг ямар цагт байгаа лээ? Цаг Apple Watch Series 4. За энэ чинь нэг $400 байсан баха. Тий. Тийм хойд. Гутал ханах лээ. Гутал нь Oro гэдэг энэ нөгөө Америкт байдаг нэг юм дэлгүүр байгаа. Гэхдээ Испанд хийгддэг нэг тийм Oro гэдэг тийм нэртэй брендийн онлайн стороос авчихсан. $325. Утас ямар утастай лээ? Утас iPhone X, XS Max. Тий. За энэ чинь 3,800,000 хаа. Тий. Тийм тухайд. Энэ чинь сая 8 сард лөө. Сая 2-3 сарын өмнө л авсан. Баярлалаа танд. Чи амар хэцүү мэн яг ингээд өгсөн чинь. Бэлэг байгаа.
Танд. Вау. За баярлалаа. Баярлалаа танд. Окей. За, эмгэн нассан бай. За өнөөдөр энэ Oriflame одоо компани Шведийн гоо сайхны одоо өдрүүдэд те ирсэн стилист Рома сонгож өгсөн байгаа. Oriflame компани ямиг Хэд гэж байгаа. 21,000. За, өмссөн байгааг нь За энэ одоо цамцч гэх юм уу гэж. Энэ болохоор англи улсаас орж ирсэн. Манай дүүгийн дэлгүүрийн хувцаа мó дүү маань надад бэлгэлсэн. За, цүнхэн анхах үлээ. Цөмх болохоор бас стилист Рома маань одоо санал болгосон. За оддын стилист гэдэг утгаараа ч юм уу надад бол сонгосон сонголтууд аягүй таалагдчихээн. Бас Oriflame компани 44,000. Тий. За, гутал анхын гутал бай. Энэ Simi London-гийн гутал. Тий. За энэ нэг үнийг хэлсэн шүү дээ тий. 45 паунд гэсэн. За, та ямар утастай байлаа? iPhone Pro Max 11. Тий. Pro Max манай нөхөр авч гисэн. Бас бэлэг. Бүгд нь бас эмгтэйг хосон юм шүү дээ. Бүгд эмэгийн цүнхний сонголтыг бүгднийг Рома хийсэн юм аа. Энэ бүгд болохоор бас Oriflame. Энэ 20,000. За, баярлалаа танд. Баярлалаа. Куртик анассан бай. North Face солонгосоос авчихсан. Хэд гэж зоол. За Монгол мөнгөөр нэг сая 400 орчим. Свитер ханах бай. Энэ Uniqlo. 30 мянга ванаар авчихсан хаа. Эмгэн ханах юм гэлээ. Энэ зүгээр нэг юм жижиг зүрх ахалтай юм. Мөнгөн завьягаас нэг 200 дээр авсан. Цүнхэн ямар брэнд вэ? Энэ нөө бэлгийн завар авчихсан. Ямар брэнд бэ? Энэ за Charles. Цаг байна уу танд? Цаггүй авчихсан. Ууч ч юм уу байна уу? Аксесуар юу юм бэ? За, өмд нь анх юм дөлөө. Энэ одоо Zara гэж үү? Тийм. За бас нэг 30 мянга ванаар л авчихсан байна. За, гутал анхын гутал. Гутал бүр бүрээ. За сая 300 орчим бас. Оростой л та. XS Max. За тухайн үеийн шар нэг 3 сая 600. Тэгээд манай нэвтрүүлэгт орсон танд баярлалаа гэдэг энэ бэлгээг өгч байгаа Oriflame брэндээс. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За, нарагч шилээ ханаас эдэр авсан бай. Шилээ юуны Peace Mall-ийн хажууд залуус гэдэг шүү дээ. Тэндээс авсан нөгөө Michelle Amazonka брендийн байсан ахыхын нэлгөө. Хэд вэ? 80,000. Тэгээ. Хараа яг тэгээс бууралтай. Бодолт нь анхах бай. Бодол модель Баби гэдэг шүү дээ. Батцэг Баби. Тэднийхээс авсан. Захиад шилэгсэн футболк нь 40,000. Тэгээ дээрэс нь энэ нөгөө лого наалгах нь нэг 30 байлуудаа нэлээд санагдаж байна. За, энэ мейкапны хэрэгсэл байна. Энэ бүс болохоор 75,000-аар авч ирсэн, урдаас авч ирсэн. Доторх Энэ багснууд нь нийлээд хэд болох вэ? багснууд яг энд байгаа нь ойролцоогоор 400 орчим мянга болох байх. Энэ энд байгаа л орно шүү дээ. Өмд нь анх юмд. Өмд Zara 80 байна уу та? Тий, хямдхан. Гутал ханахын гутал байлаа. Гутал яг брендийг мэдгүй, брэнд биш. Зүгээр загварын таалагдаад авсан. Хонконгт явж байхдаа авсан. Монгол мөнгөөр ойролцоогоор нэг 140-50 дотор л батчихсан. Таны энэ бас юу их таалагдсан л та. Тэг, юу гэж нэрлэдэг юм бол? Makeup box явуулын. Энэ янз бүрийн үнэтэй байдаг. Яг энийг болохоор би нэг монгол мөнгөөр 800 орчим мянгаар авчихсан. Брэнд интер гэж байгаа юу? Баггүй. Яг брэнд их гэхээр 2 сая, 4 сая гээд үнэтэй бол авчихсан. За, тэгээд манай нэвтрүүлэгт орсон танд баярлалаа. Oriflame брэндээс энэ бэлгээг өгч байна. За баярлаа.